Өнөөдөр манайх 5 дахь өдөр болж байна. Тэгтээ хичээл өнөөдөр амарч байгаа. Тэгээд дараа 7 хоногт finals эхлээд би ихтэй барыг хийх finал-ийнхаа хичээлүүдийг дууссан. Тэгээд дараагийн 1 дахь 2 дахь хичээлдээ тэгээд шууд амарч байгаа хгүй юу. Тэгээл би бичлэг хийж байгаа. Түүнээс ш би бүр ингээд ажил ингээд яж тах 7 хоногт ингээд 3 өдөр 6 цагаар тэгээд хажуугаар би бүр юм ингээд нүрээ будаж бутаад ингээд юм хийх мэй. Ингээ нүрээ будахгүйсэн хийж болно л та. Гэтэ үнээр надад ямар ч санаа байгаагүй. Тэгээ би сая сууж агаад YouTube-ээр ингээд наран заяа хичээ хаа бичлэг үзээчихсэн байхгүй юу. Тэгээд reaction бичлэг гэсэн. Тэгэл би Тэгэл би өөрийнхөө YouTube руу ороод бичсэн чинь миний хуучин бичлэгнүүд гараад ирдээ. Тэгэл reaction бичлэг хийж болох юм байна гэдэг бодол орж ирээд одоо хийж байна. Гэтэ энийг би зөв зүйлүү буруу зүйлүү яг би орчлон хорвоогийн хүмүүст өөрийнхөө 22 он 21 оны өөрийгөө харуулахын зөв буруу юу гэдэг мэдэхгүй байна. Гэтэ харцгаая. За эхний бичлэг нь амар хөөрхөн заяа. Би ингээд 2021 оны сүүлээр хийж исэн юм шиг байна. Би яг тэр үед 10 дугаар ангисэн. Гэтэ надаа ингээд сүүлийн хэдэн жил айгүй хурдан өнгөрчихсөн. Нэг л мэдхэд би одоо оюутан болсон байж байна. Тэгээд одоогийн надад 2016 он ягаад ч юм бэ айгүй ойрхон санагддаг байхгүй юу? 15 он ч юм уу. Тэгэхэд одоо тэр бол 10 жилийн өмнөх гэж бодохлоо. Ямар сонирмогод та нар тэгж боддоггүй юу? За юу уйлмаар. Тэгээд одоо том болохоор улмал цаг хугацаа маш хурдан өнгөрөх байх. Тэгээд одоо байгаа цаг хугацаагаа хайрлах хэрэгтэй. Би тэгээд энд ирснээс хойш амар гэрээ санаал амар Монголыг санаал амар байсан. Гэхдээ яг энд байгаа цаг хугацаа гэсэн нэрээ хэзээ нэгэн цагт сандаг шүү гэж анаа надад хэлсэн болохоор би тэрэн дээрээ илүү өөрийгөө анхаарахыг хичээж байгаа. Яагаад гэвэл юм болгон цагтаа тэгээд яг тэр цаг хугацаанд бид нэр enjoy хийхгүй бол ингээд өнгөрснийг бодож харамсаалах юм бол тэгэл харамсаараа л амьдрал дуусах юм байна гэж би бодсон. Тэгээд гэтэл би хурдан гэртээ ирмээр байгаа. Би юм усны савсан. Тэгээд ус дүүргэж дотор нь хийгээд уугаад. Тэгвэл ус арай уух юм маань хурд ээж. Яг энэ ингэж сорулттай юм уу юу гэдэг. Ингээд удуучдаг болохоор нэг амараа. Би уснаас савыг халах болох юм шүү. За яг хөө одоо хэлцгээе. Энэ бол миний гэж нэр скрины рекорд хийж. За энэ бичлэг явуулъя. Би 2021 онд постлсан юм шиг байна. Тэгээд имерхөөрхөн зээж байгаа. 41 лайктай тэгснэ. 2022 он бүгдэнд нь илүү дээр сайхан жил байгаасай гэж хүсэж байна. Instagram инхчин фру энэ талаар бондоо. За инхчин фругийн бичлэг үздэхий сайхан цаг шүү. In my fru era. За үздэхийг би Би ямар гоё интротой байсан юм бэ? Би энэ интрогоо ихэд ашиглаж болох уу? За. За сайн уу. За шинэ жилийн мэнд. Энэ хэвтгээс яг оны дараа орох учраас бүгдэндээ шинэ жилийн мэнд. Тэгээд би юу хэлмээр байгаа вэ гэхлээр тэр цаанаага сайкигийн юг харж гинүү. Энийг надад анууж өгчээсэн байхгүй юу? Би тэр үед бүр амар баярлсан. Энэ одоо хүртэл миний өрөөнд байгаа шүү дээ. Та нар ингээд намайг харуул би ингээд давхраатаагаад гэтээ ингээд амар жижигхэн. Тэгсэн чинь нэг өдөр босоод ирсэн чинь миний давхраа амар том орсон байсан байхгүй юу? Тэгээ ингээд орж гараад гэсэн болохоор би давхраа ойлцсон. Одоо бити асуугаад бай. За юу. Тэр чаа. Тэнцэл болгоомод ерөөсөө чиний өмнөх хүчин өөрчлөгдөхгүй. Яг юу ч аваа гэхлээр шүү дээ. Шинэ жил болохоор хүмүүс ингээд
яриад байгаа юм бэ? Гэтэ ямар хөөрх юм бэ? Бүх юм шинээр эхлээд тэгээд бүр ингээд бүх юм эхнээс нь хэлхийн юм чигээр бодоод байд юм шиг надад санагдсан заа ингээд зөв шинэ жил болж байгаа. Амар шинэ жил шинэ бие мэй гэдэг шүү дээ. Тийм биш тэгвэл шинэ жил болж байгаа болохоор яг ингээд бодоод үзсэн бол ингээд нэг өдөр л ингээд өөрчлөгдөж байгаа. Түнсэж бүх юм алга болоод бүх юм ихэд эхлэегүй зүгээр шинэ жил болж байгаа гэдгийг тохиолдуулаад би өмнөх жилээ бодоод үзсэн бол миний жил бол гоё байсан. Одоо ч гэсэн шинэ жил болгож байгаа. Тэгээ би ер нь бол өөрчлөгдөггүй л байгаа. Гэтэл гоё. Мухад өдрөөс нь гоё байсан. Тэгээ ингээ бүхэлдэн бодоод үзэх юм бол амар гоё байсан. Тийм болохоор одоо байгаагаа ингээд өгөөсгөхгүйгээр 2021 он бол гоё байсан. 22 он бол бас гоё байна. Тэгээ тийм учраас танил ч гэсэн сайн байсан болохоор нэг амар өөрөө тэгэл би өөрөөсөө сайн би чадсангүй гээл сэтгэлээр битээ унаарай. Жилийн дараа гинүү? Он гарсан юм уу? Юу гэсэн үг юм бэ? Жилийн дараа гэдэг чинь юу гэсэн үг юм? Ингээ бараг жил өнгөрцөн. 2022 оны 1 сарын 3 гинэ. Тэгээд ингээрчтэй. Маргааш манай сургууль ингээд давтлага эхлүүлж байхгүй юу. Тэгээд маргааш давтлагандаа сунгаа би та нарт ингээ хавтуудыг гэтээ яг уу тэрийг өөртөө царайгаа харуулна гэвэл харуулъя. Тэгтээ ямар ч тач надтай хамт бүнд давтлаганд сууя. Би тэгтээ бахан үнэ та нарын хараа би олон хичээлээр давтлага гэж сормос хийлгсэн заяа юу анхудаага амьдралтай анхудаа сормос хийлгэж үзсэн. Тэгээ энэс болоод миний сормос амар унаад тэгээд би яг дараа нь зөндөл сормос хийлгсэн л дээ. Гэтээ ерөн сормос хийлгэх айгүй надад тохиромжгүй гэдгийг мэдсэн. Тэгээд би ганцхан мат дээр хэлээ. Уг нь боломж нь олдоод хэрвээ багшаас суугаад болно. Юу ярьч вэ? Ойлгосонгүй. Маргааш давтлагандаа сунгаа би та нарт ингээ хавтуудыг гэтээ яг уу тэрийг өөртөө царайгаа харуулна гэвэл харуулъя. Тэгтээ ямар ч тач надтай хамт бүнд давтлаганд сууя. Би тэгтээ бахан үнэ амар олон хичээлээр давтлага гэж байхгүй. Тэгээд би ганцхан мат дээр хэлээ. Уг нь боломж нь олдоод хэрвээ багшаас суугаад болонгүй л бүгдэндээ л суучмаар л. Тэгтээ яг бай. Би нэр өнөөдөр юу мө намаа баяртай. Миний өөрөндөө амар хайртай. Би гэрээсэнэд. Хөөе ингээд юмд амар хуйлдаг болчихсон заяа. Тэгээд сая бас наран заяагийн нөгөө сүүлд оруулсан Mongolia Next Top Model-ийн 8 дугаарыг өлөө тэр нөгөө ээжтэйгээр ордог дугаарыг давхар үзэж хамт үйлээд хараагааг олчихсон чинь өөрөө хараад Girl boss. Миний бодвол хайцсан бол би нэг гэтээ бараг бага дунд ангитай аваад тэгээд 12 дараа хүртэл өмссөн шүү дээ алга болчихсон. Хүн төгсөн байгаа бараг. Миний падагт харагдчихгүй. Girl boss. Манай татлаг нь 11-с ахгүй юу? Одоо 10:54 болчихсон. Би хангалттай хэмжээд байгаа юм зөө. Манай гэр сургуулийн маныг хажууд байдаг гэсэн байхгүй. Тэгээд би энэ үед угаасаа бараг нүрээч боддоггүй байсан. Тэгээд ер нь бол нэг 10 минутын өмнө босоод явдаг гэсэн. Давтлаган дээр бичлэг хийх боломж байгаагүй учраас номын санд хичээл хийнгээ далжгнаж буй би. Болон бид буюу манай ангийнхан. Дугра цэгүү хувэ тэр хувэгийн гэцэг авдаг хөрхөн гаттай. Йоо хувэг санаж шүү. Үлзий вэ? Яна би бүр амар турхаа байсан юм шүү. Арай чанга байна ёо.
бичлээрээ ирсэн. Үлэмжээ. Манай ангийнхнаас царай нөөцлөгдөггүй ганц хүн гэвэл үлэмжээ ах. Юу ч юм уу биш. Хуваа жоох хөшөрсөн. Манай ингээ хамгийн Уг манай ингээ хамгийн хөвгчлөлтэй нь хамгийн авьяастай байна. Тэг хамгийн ухаатай юм л. Тэр нь хамгийн тэргэн. хамгийн ухаатайсан хамгийн Хуваа энэ үедээ эдийн засагч болно гэдэг гэсэн. Одоо яг ямар мэргэжлээр сурч байгаа юм уу мэд. Би энэ үедээ жүжигчин болно гэж боддог гэсэн. Юу жүжигчин залуусаа ёо. Хамгийн тэргэн. хамгийн ухаатайсан хамгийн тэргийг явж чадж байгаа. Мен нэмэрч байна. Twice. Ёй. Жаахан бахад би яг энэ үедээ үнэхээр нэрээс ямар ч юм бодох, асуудал бодох ямар ч үг байсан юм байна. Амар гоё ийж. Ингээ болов уу? Бараг Үгүй ингээ болов уу? Ямар халтурны юм бэ залуусаа. Сургуулиас 5 юм уу 4 мөрөг гээд гарсан. Тэгээл бичлэг хийх мартчихаж. Яа ч сэтгэлийн хөдлөлөөр эсвэл би гэрт ирээд шууд унтаад тэгээд хоол мол хийгээд ирнэ гэдэг ажил гэж зүгээр нөгөө бичлэг хийх мартсан байхгүй. Тэгээд та нар энийг үзээд ямар байхаа би мэдэхгүй байна. Гэхдээ энэ ямар ч зориггүй байсан ч гэсэндээ та нарыг 2022 оноо амар гоё өнгөрөөгөөсэй гэж хүсэж байна. Би бас бахан лист бичсэн нэг сард хийх юмнууд гэж тэрэн дээр л нэг амар өөрийгөө хүчлээл байхгүй тэгсэн амар залхуурж өнгөрөхгүй гэж бодож байгаа учраас. Гэтэл одоо би яг ингэж хөвтөж байна. Ер нь л тиймээ. За, сахамраараа баяртай. Энэ үед заяа нөгөө нэг Лара гээд тэгээд бас Эма Чамберлен хоёрыг бичлэгээ ингэж идэлтэй байсан байхгүй юу? Үед ямар юм дээр илээ. Тэгээ би тэрийг ингээд сураад яг тэрүүгээр нь идэлэх гэж амар хичээдэг байсан. Йой. Тэгээ тэр үеийн нэг тийм vibe бодол надад харагдчихээн. Амар тийм хөвгөлтэй байжээ. Би одоо бол ерөөсөө юм биш. Хөвгөлтийн чашин ихтэй надад амар хөөрхөн санагдлаа. Би энийг ингэж бичиж авч үлдээсэн нь маш гоё санагдчих байна. Тэгээд 2 жилийн өмнөх 3 жилийн өмнөх гэсэн юм уу? Өөрийгөө харангуй гоё байна. Тэгэд манай өрөөний хөрөөд ирсэн. Тэгээ би ямар бантаад. Гэтэ миний юу гэж байгааг ойлгохгүй би ингэж яриад явчихна. Би нэг гэрэл шинээс авсан байхгүй юу? $2 ч л. Тэгсэн чинь тэр нь бүр амар юм би зөө. Бүр юм би шимби. Бүр юм бэрэ шимбэрч. За тэгээд өөрийгөө харах надад таатай байлаа. Яцсан баярлаа. Тэгээд дараагийн бичлэгээр бүгдээрээ энийг өргөжлүүлж хийвэл үзэж болно шүү. Надад зөндөө бичлэг байна. За тэгээд өдрийг сайхан өнгөрөөгөөрэй. Утгагүй шинжил болгож байгаа учраас та нар их тэтгэврийн хажуугаар явбал надад ганц өөрнийхэн зургийг явуулж